тэр яг нэг уулан дээр гараад орилж байгаа юм шиг байна шүү зөө. Хинч мэнсиг зэг авахгүй зөө. За. 1 2 3 эхлэе. Самацгано энтогийн викли шоу идэл басмаа. Игцээ. In Mongolia. Манай нэвтрүүлгийн энэ 7 хоногийн ерөнхий мэдтгэгчээр Токи IP77 үйлчлэгээгийнхэн манай баярлаа. IP77 дэлхийн хаанаас Монгол руу яриараа манайхаа. За энэ 7 хоног бол нөгөө л ардын намын зодон чи явсаар л байна. За тэгээд нийслэл рүү өнгөрсөн 7 хоногт орж ирсэн. За энэ 7 хоногт бол нийслэл дээр бүр илүү хурцсан боллоо. За мөн засгийн газраас татвартай холбоотой хуулийн төсөл оруулж ирнэ гэдгээ одоо ямар ч байсан мэдээлэлээ гих мэтчлэн олон үйл явдлууд боллоо. Тэгээ бүгдээрээ мэдээнүүдээ нэг нэгээр нь ихнээс нь үзье. За өнгөрсөн 7 хоногт дуучин амархуу Увс аймгаар аялын тоглолтоор явж исэн чинь нэг асуудал гарчээ. Ноёроо театрын тайзны ажилчид за дээрээс нь тэр одоо менежерүүд нь байдаг юм уу? Тэр дотоод театрын ажилчид нь бол маш бүдүүлэг цагналаа тэрэн дээр бол үнэхээр гомдолтой байна. Тэрний юу гэхээр одоо ингээд театрхан бол тодорхой хэмжээний урлагийн одоо юмуд нэг тоглолт болох юм бол хувь шимтгэл авдаг байгаа. Тэгээ тэрэн дээр мэдээж зөксөн үйлчлэгээ үзүүлэх тийм үүрэгтэй байдаг. Тэр нь одоо юу гэхээр тайз цэвэрхэн байх хэвээр. Тайзны гэрэлний за дэлгэцний ажилчид тэгээд олон хүмүүс тийж бас ажилладаг байгаа. Тэгээд тэр олон хүмүүсээс нэг ч хүн байсангүй. Нэг ганц настай ах хөгжмөлөөр нь суудаг ах. Тэгээд өөр хүн байсангүй. Тэгээд тайзны хүмүүс нь байхгүй, зохион байгуулагч нь байхгүй. Тэгээд одоо ингээд тоглолт эхлэх гээд байна шүү дээ. Одоо ингээд яасан бэ гэхээр айгүй бүдүүлэг загнаад бид нэр өөрсдөө дотоод спортын тэмцээнтэй байна гэдэг шалтгаанаар одоо ингээд ирээгүй. Юу бүгд ингээд сакс макс тоглоод. За яг амархуу яах вэ? Хэдүүлээ гоолно. Манайха одоо хэдэд байгаа юм бэ? Одоо дараа нь болмол байгаа өстэй. Нөгөөдг нь заа дуугаад дуусах гээд микрофон барьсан зогсоод байдаг. Тэгээд манай офисын театрынхан маань бүгдээрээ одоо тэмцээн уралдаантай мөртлөө мөнгө авцсан мөртлөө тэмцээн уралдаантай байсан юм шиг нэгж ойлгосон шүү би. Түүнээс одоо нөгөө мөнгө зөнгөө төлөөгүй бол бас ингэж гомдлоод авахгүй байх гэж бодож байна. За тэгсэн чинь тэрэн дээр увс аггаа юу гэж хэлдэг сонсё. За энэ нэг ацыг хараад аваарай. Сайн бэлгийн анх хоёр гинэ. За Увс аймгийн засаг даргын зөвлөх. За засаг даргын зөвлөх хүний бичсэн босч юу. Амархуу тоглолт хийгээ явж байгаа юм байна л та. Ингээд аялын тоглолт маягийн юм хийж байгаа. Тэгсэн чинь усад очиж тоглолт хийсэн чинь театрын удирдлагуудад хариуцлага тооцоолно гинэ. Яасан гэж хариуцлага тооцоолох вэ? Чи Монголд байгаа мó, Хойд Солонгост байгаа мó? Наад хүн чинь аль хэдийн ялаа идлээд гин бурууга хүлээгээд шүүхээс ингээд ялыг нь өгөөд хийсэн хэрэгтэн тохирсон ялыг нь өгдөг юм. Тэгээ наад хүн чинь тэр ялаа идлээд гараад ирцэн. Одоо ингээд ямар ч асуудалгүй гин буруугүй нэг хүн нэг хэрэг хийснээрээ насаараа тэрэндээ ингээд буруутгаж явдаг бол танаа ардын намаас дарга марга байхгүй шүү дээ. Бүгд ч орон шаацсан байгаа. Тэг үнэхээр лаг тэмцэж мэддэг мундаг хүн юм бол чинь ардын намынхаа ах нарын хэдийн их наядын хулгайг нь яриад явуул та. Чадахгүй шүү дээ. Чи хоолноосоо салж шít. Тэгээ нэг худлаа харт аймаг чинь тархал махал маа. Нөгөө хүүхдийн гутлаараа зодсон байдгийм аа. Тэгээ манай анхаа ч юм бол угаасаа жоохон тэмцэгч хүн л дээ. Манай увс анхаа бол Твиттерийнхэн мэдэндээ манайхан байж байгаа л муу харт амигчныг көгөд явуул гэсэн. Тэгсэн чинь эсэргээр яг сошдоос өөрөө көгдөж чийсэн. Амар юм аастай. Тэгээ би зүгээр яг одоо энэ хиний дуучин амархуугийн кейснэр би айгүй тийм надад амар гонигтай мэдрэмж төрөд идэв. Яг өөрөө бол тийм харт тамхинд донтогч биш ямар нэгэн хүнээс харт тамхич аваагүй юм бид тэр нэг өөрийнхөө
тухай ярьсан нэг нэвтрүүлэг байсан. Хар тамхины тухай хохирогч гэдэг нэвтрүүлэг дээр ярьсан байсан. Зүгээр ингээд тал дээр ургаж исэн өвсийг зүгээр түүж аваад тэгэл тэрнээсээ болоод одоо ялтан болж хувирсан байд юм бэ нэлээ. Тэгээ надад бол амар гонигтай санагдсан. Тэгээд хүн болвол тий. За ер нь тэгээд тэр хүн хар тамхичин ч байсан тий. Энэ бол тэр хүний асуудал нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ одоо нэг хүн нэг хэргийнхээ төлөө нэг л удаа шийдвэрлэх ёстой. Нэг хэргийнхээ төлөө насан туршдаа хүн шийдвэрлж болохгүй. Энэ бол арай өөр нэг юм байна. Энэ магадгүй коммунизм ч юм уу те даргийнхаа өөдөөс нэг юм яриад насан туршдаа шийдвэрлээд явдаг нэг юм бол арай өөр нэг юм байна. Тэгэхээр энэ бол эзэж байж болохгүй. Тэгээд сошиал бол манай улс анхаад хангалттай хариуг нь өгөх шиг боллоо. Тэгээд амархгүй тоглолтод нь амжилт хүсье. Хэрвээ та гадаадд амьдардаг бол Монгол руугаа яг л Монголд байгаа юм шиг бүх сүлжээний дотор ярих боломжийг Токигийн IP77 үйлчилгээ та бүхэн санал болгож байна. Интернет байхад хангалттай. Тэгэл та 77-оор ихсэн дугаартай утаснаас хайртай ээж рүүгээ, аав руугаа, хамаатан садрангуй, найз нөхөд рүүгээ ингээл бүр хязгааргүй ярина манайха интернет учраас. Дээрээс нь нөгөө банкны код авах, ийм Монголын код авах тэр боломжийг бас IP77 үйлчилгээ та бүхэнд бүрдүүлж өгсөн байна. Та бүхэн гадаадаас ийм Монгол руугаа бас орж болно гэсэн үг. Энэхүү үйлчилгээнд танд Look TV-гийн basic багцыг бас үнэгүй дагалдуулж өгч байгаа. Тэгэхээр та дэлхийн хаанаас ч гэсэн Монгол кино контентуудаа үзэх боломжийг бас үнэгүй олгож байна гэсэн үг. Toki application дээр хэрвээ та аяллаар явах гэж байгаа бол SIM олон улсын SIM авах, eSIM авах үйлчилгээг бас нэвтрүүлсэн байна. Тэгээд дэлхийн хаанаас ч Монгол руугаа хязгааргүй харьцгаая IP77 үйлчилгээ. Баярлалаа. Энэ 7 хоногт улсын хурлын гишүүн маань замдаа явсан хүмүүсийг мөргөж хайжаа. За ингээд мөнхтөө гишүүн нэг мотоциклтай залууг л мөргөсөн юм шүү. Тэгээд ер нь бол өөрийнх нь буруу болсон юм шүү. Тэгээд айгүй хурдхан цаашаа ингээд зөөлөн алхаад айгүй хурдан явсан. Намайг харчууд гэж мөнхтөө яашнаа. Марташ. Тэгээд одоо мэдгүй хэлхөрхий айсан юм шиг. За тэгээд мэдээж баригдсан хүн чинь сэтгүүлчдийн асуултанд хариулах хэрэгтэй болов яах вэ? Тэгээд замын чамтаагаас ирээд бидний буруу хэлсэн. Та тэгээд шууд хаяад явж байгаа. Тэгээд би хаяад явна гэж ярьсан. Би би энэ хурд авахгүй дээ. Биеийн нөхцөл байдлыг ч юм уу асуух. Зүгээр байгаа. Зүгээр биш шүү. Зүгээр биш. Осол шүү дээ том жижиггүй. Гэхдээ та нэг ядаж би энэ үзээд нэг очоод гэсэн. Яг нэг миний нэг инээдэг шиг байгаа зү тэ. Амраа намайг чинь. Тэгээд яалтчгүй нэг энэ мөнхтөө гişүнийг харахад нэг яг нэг юм орк гэдэг үг санаанд ордог та нарт. Яг нэг юм яг нэг тулцсан орктэй манай яг нэг машин зам дээр гаргаж байгаа, өөл лайв хийж байгаа. За тэгээд сэтгүүлчдэд ярилцлага өгж байгаа мөгж байгаа. Яг нэг орк байгаа. Яг бай их чинь мөрөгцсөн гэж байна. Зүгээр байлаа гэснээр за их чинь орлоо гэж юу ч болоогүй шиг орж. За тэгээ ямар ч үсэн энэ 7 хоногт мөнгөтөө гişүн маань ингээд хүм өргөөд тэгээд юу ч болоогүй юм шиг явж байна. Тэгээд уг нь хүн ёсны хувьд нэг очиод би энэ асуугаад миний дуу гайгүй юу өдргээд ядсан бол арай өөр олон нийт ч гэсэн энэ хүний чинь бас нэг хүнлэг хүн байна гэж харах байсан болоо. Тэгээд гişүнээ дараа мөргүүд ядаж би энэ асууж байгаа байлаа. Заяа. Яг одоо миний гарт 1938 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа домог болсон брэнд байна. Энэ бол Stolichная.
Энэхүү бүтээгдэхүүн үнэхээр цэвэр тунгалгаараа дэлхийд алдаршсан хус модны нүүрсээр шүүдэг. За тэгээд маш олон удаа нэрэгддэг ийм гайхалтай брэнд байгаа. Тэгээд та энэхүү гайхалтай 80 жилийн түүхтэй домог болсон брендийг заавал амсч үзээрэй. Энэ бол жинхэнэ домог Stolichная. Баярлалаа. За өнгөрсөн 7 хоногийн хагассан өдрөө нөгөө мөн нийслэлийнхэн ч баригдсан. Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Даваа Далайгийн гэрт эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж байцаалт авчээ. Улмаар Даваа Далайг 48 цагийн хугацаагаар баривчилсан талаар хотын дарга Нямбатар цахим хуудасаараа дамжуулан мэдээллээ. Хүн яаж байгаа миний муу Даваа Далайг аваад орндгийг айдсан баг. Нөгөө муу игнэр танаад авсан байна гэдэг. Өөр хямд бүлтгэнэл айгаад яг нөгөө нэг ингээл би яагаад ч үстэй аха би яагаад ч үстэй гэж явсан баг. Гэхдээ 48 цаг бол болоогүй. Мэдээж хууль зүйн яамны сайд байсан ахтай амиг чинь 24 цаг болсон уу 12 цаг болсон уу тэгэл гарчих шиг болсон. За дээрэс нь одоо нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт яригдчихсэн нөгөө Сэргэлэн Баатар бас баригдаад бас л 48 цагаар хоригдсон боловч бас 48 цаг болоогүй. За тэгээ гарч ирээд ярьцлах гэсэн байна. Төрийн дээд одоо өндөр албан тушаалтан буюу одоо засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд бол одоо төрийн зарласанд бүр тендерт худалдаа авах ажиллагаанд оролцох эрхгүй гэж заасан байдаг. Нийтийн албаны тухай болохоор зөв нийтийн албаагч нь төрийн тендер болон худалдаа авах үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн заалтал байхгүй. Тэнд нөлөөлсөн байх юм бол одоо ялж итгэл авна гэдэг юм заалттай юм байна. За би болохоор зэрэг тэр Бурсна Строгэж компани асуудал хөндөгдөд байгаа. Тэрний 30% миний нэр дээр байгаа. За би тэрийг хөрөнгө оруулалтын мэдээлэл дээр бүртгүүлсэн байгаа. За сая ялгтай тэмцэх газрын намайг юу гэж шалгасан бэ гэхээр хоёр үндслээр одоо намайг цагдаа өртөд би хоёр үндсэл болоо гэж харсан байцаалтан дээр. Нэгдүгээрт бол за сэл дэд төвийн одоо тэр тендерийн багц дээр та нөлөөсөн байж болцсохгүй байна. За тийм учраас шалгаж байна гэж манай гэрт одоо бүтэн нэгжлэг хийсэн. За тэгээ нэгжлэг хийхдээ заавал миний би хамт авах хэрэгтэй байт юм байлээ. Бид нар бас хамт одоо нэгжлэг хийхдээ би хамт байж одоо ажилтнаа зогсоход хамтран ингээд ажилласан. За буцчиход байцаалт бүх мэдээллүүдээ нотлох баримттай юм одоо өгсөн. Хамт нэгжилсэн гэдэг байгаа байхгүй гэрээ. Гэхдээ харин нэрээ хаана байгаа юм болоо. Гэхдээ харин агүй наад нэг юуныхаа бодингийнхаа ард нэг үстэй гэж. Тэгэд энэ манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд ийм тэнэг юм уу? Эсвэл юу ч ойлгодог юм. Яг Эрдэнэ жаргал гишүүнтэй яг адилхан институционд өөрийнхөө компани юмыг зохион байгуулчаад тэрийг би ямар ч буруу юм ээ зогсоод ирсэнтэй яг адилхан юм шиг. Гэхдээ яг хөө ийм олон нийт одоо нийтийн ажилтан тендерт оролцож болно. Гэхдээ нийслэлийн хүн нийслэлийн тендертэй яаж болохгүй өөй нөхдөө. Энд чинь сонирхлын зөрчил нийслэлд ажилдаггүй эрүүл мэндийн яамны тендерт яаж болноо? Нийслэлд ажилдаг хүн одоо тэр юуны эрчим хүчний яамны тендерт яаж болноо? Нийслэлийн хүн нийслэлийнхээ тендерт яаж болох вэ? Сэргэлээ. Сэргээ минь юу яриа зогсоод энэ бүр цагаандаа гарцсан ингээл үгүй би хуулиараа хориглоогүй юм биш. Үгүй наад чи сонирхлын зөрчил шүү дээ. Чи байж болохгүй юм хийчихэд ингээ яриад байгаа. За тэгээ энэ яриаг өгж явах зуураа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг одоо яаралтайгаар хуралдуулах болсон. За тэгээд мэдээж одоо хоёр дүүгээ шоронд оруулсан хүн чинь яг одоо хуралдуул гэж гараад ирсэлтэй байна. Тэгээд сая энд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын учаад төлөөлөгчд өдөр тэр захирамж хууль бус захирамжаа ганцаараа хурлыг ингээ бүхэлдээ төлөөлөхгүй. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3-т 3 үндсэн нөхцөлд орсон хурлыг хийх. Нэгд нь нийт төлөөлөгчдийн 3-1-ээс доош хүн шаардсанаар ээлж тус хурлыг зарлаж болно. Хоёрт нь зөвлөл зарлаж болно. Гуравт нь хурлын дарга зарлаж болно гэж ийм 3 зохицуулт байгаа. Тийм учраас ерөөсөө одоо бид иргэдийн хурлаа цаашаа тэвийн тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс нийт төлөөлөгчдийн одоо 60-70 орчим хувийн саналаар ээлж тус хурлыг зарлан хуралдуулъя гэдэг ийм одоо өрх хүчгийг хурлын ажлын албанд хөрвүүлээд одоо хурлын тангимд орох гэж байна. За ингээд өглөөнөөс хойш л одоо ээлж тус иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулахгүй нөгөө баяранд болцсон болоогүй гэл ингээд боо юм болсоор гоод оройн нь огцруулаад хайчих шиг болсон. За ер нь бол нэлээд олон бараг 70-80% саналаар бараг огцруулчих шиг болсон. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч баяраг огцруулсан. За тэгээ баяраа нь одоо мэдээж
Яаж зүгээр авах вэ? Би огцроогүй гэсэн. Тэгээ би маргааш мэдэгдэл хийн гэсэн. Тэгээ маргааш нь юу болсныг харав. За өөрийг нь огцруулсан өчигдрийн нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын ээлжид бус хуралдаан хууль бусаа гэж баяр мэдгэлээ. Товлсон байсан ээлжид хуралдааныг эхлүүлээгүй шалтгаан нь дуулын хурдны замтай холбоотойгоор маш олон шахалт дарамт ирсэн гэж тэрээр тайлбарсан юм. За өөрийнх нь санаачлагаар эхлүүлээгүй хурлыг эхлүүлэн явуулсан нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын ажлын албаны даргаыг ажлаас нь халсан байна. Хурлын зөвлөлийг хурлын даргал санаачлагаар цаг товлож хуралдуул тэгжээж шийдвэр гаргана. Гэхдээ хурлын зөвлөлөөс аль бие усны шийдвэр гарахгүй. Танилцуулснаар шийдвэр гарсан тооцно. Аль ч тохиолдлыг аваад үзсэн хуралдаан болоогүй учраас хуралдааны дэг батлах ёстой асуудал ярихдаггүй. Тэгээ учраас энэ бол хууль бус хуралдаан. За ингээд одоо энэ хурал бол хууль бус байсан ингээд яасан. За тэгээд энэ хэвлэлийн баг хурлаараа би бол туулын хурдны замыг мега төсөл биш мега хулгай гэж бодож байна. Эднийг шалгуулна гэдэг юм ярьсан. За дээрэс нь Батамгалан гэдэг одоо Нямбаатарын арайч мөнхийн дайсан биш явах. Сүүлийн үед маш том дайсан болсон Батамгалан гэдэг юм байгаа. За тэгээд тэр юу гэж ярьсан гэсэн. Тэгээд энэ өөрөө хотын орлогч дарга одоо нийт төлөөлөгч нь 200 тэрбумын тендерийг авсан гэдгийг мэдээгүй байх боломжтой юм. За мэдээж энэ бол өстэй энгийнээр ямар ч хүн ойлгохоор ийм үйл явдал одоо сүүлийн үед өрнөж штэ. Хууль хяналтын байгууллагаас одоо ер нь бол с ижигтэй бөгөөд тогтоогдох ийм одоо магадaltaй асуудлууд дээр хорьсон шалгаж байгаа ийм процессууд явж байгаа. Энэ бол үнэхээр одоо онц ноцтой увайгүй ийм үйл сүүлийн үед нийслэл Улаанбаатар хот дээр одоо явагдсан байна гэдгийг харагдаж байна. Тэгэд манайха нэг ийм нюанс байгаа юм шиг байл шүү зөө. Энэ Батамгалангийнх нь хүн нь байна шүү дээ, тэ. Тэр нөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяраа юм шиг байл шүү. Хүмүүсийн нөгөө тамхины хүмүүс тавьд очиж ярьдаг шүү дээ. Энэ баяраа Батамгалангийн хүн юм шиг л шүү дээ гэж ярьдаг шүү дээ. Яг нэг тийм. Тэгэхээр би бол мэдэхгүй л дээ. Хүмүүс л тэгж яриад илээ. Тэгэнгүүт нөгөө Батамгалангийн гэсэн баг. За тэгээ баяраа Нямбаатрын төлөөр бүр их ширүү юм ярьсан. Нямбаатар бол далуу хөдөлж. Би шууд шулуух хэлээ. Бүгдийг өөрөө үнэн мэтээр ярьж бусдад ойлгуулдаг. Жишээлбэл одоо би яг шулуух хэлэхэд энэ манай их баяр гэдэг одоо төлөөлөгч байна. Гэр бүлээр нь сая хэд хоног харлууллаа шүү дээ. Тэгээ энийг намайг хийж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж энэ иргэдийг энэ төлөөлөгчдийн хооронд нь хагалж байгаа юм үйлдэл гаргаж байгаа шүү дээ. Энэ нь бол далуу хөдөлж. Өнөөдөр Монгол улсыг хөгжүүлнэ гэсэн хаана вэ? Улаанбаатар хотын хулгайг арилгана гэсэн хаана вэ? Өөрөө энэ мега төслийг хэрэгжүүлээд мега хулгай болохгүй гэсэн хаана вэ? Бүх асуудлын ард бол энэ хүн бүгдээрэнд нь байгаа. Тэгээ энэ бүхний ард талд хүнийг шууд гүжирдэж, гүтгэж, доромжилж болдог. Энэ схемийг нь олон жил огсорцсон учраас энэ дээр бүр туршлагатай болцсон. За ингээл ерөөсөө Нямбаатрын бузар булааг дэлгэсэн бүр ингээд нийслэлтэр чи юу гэсэн юм баяраг ярьснаар нэг хүний эзэмшдэг 2 компани бүхэл бүтэн 60 тендер авсан байна мэн гэсэн тийм ярианд явсан шүү. Тэгээ бүр ингээд бүр хүний ой томд багтахааргүй юмнууд яригдсан. За тэгээд Нямбаатрын өстой чимээгүй ингээ ус болгосон юм шиг дугаас сууж гуйж хагаад Нямбаатрыг огцруулангууд өстой тесэрсэн өстой хамаг юм ярьсан. За тэгээд байж байтал даваа далайн талаар цагдаагийн байгууллагаас бас мэдээлэл хийсэн ядаргаад. Цагдаагийн байгууллагаас туулын хурдны зам, 1-р тойрог зам, 2-р тойрог зам зэрэг төслүүдийг сонгож алгаруулах явцад за их хэмжээний мөнгө угаасан байж болцшгүй гэх гомдол мэдээллийг мэдээлэлд шалгах ажиллагаа явуулсан. За шалгалтаар таны нэр дурдсан албан тушаалтан дээрх туулын хурдны зам, 1-р тойрог зам, 2-р тойрог зам зэрэг төслүүдийг сонгож алгаруулсан та за сонгож алгаруулалтанд орсон компани аж ахуйн нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн үүсгэн байгуулсан мөн Агийн уяэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр нэгжид 5.6 тэрбум төгрөг за мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Агийн уяэл дүү болон найзын үүсгэн байгуулсан 2 аж ахуйн нэгжид 709 сая төгрөг за мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Агийн 50% эзэмшдэг
аж ахуй нэгжээр 47.9 сая ингээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг дээрх аж ахуй нэгжүүдийн дансан шилжүүл авч за их дээрх мөнгийг ажил гүйцэтгэсэн мэтээр одоо тайлагнаж нэгсэндээ дээрх мөнгийг авч ашиглан угаасан байж болцсохгүй ийм нөхцөл байдал илэрсэн байна. Зиардын намын зодоо. Тэгээд иргэн дээ гэхэлэр чи хүмүүс ойлгож байгаа даваа далаа л. Иргэн аа гэдэг нэг алтан туяал байна гэдэг. Иргэн аагийн үеэл дүү алтан туяагийн дүү гэдэг. Энэ уг нь өөрийгөө нууж ийн гэж бодоод байгаа шиг өөр. Хизээч тийм байхгүй шүү дээ. Даваа далаа байна шүү дээ. Наадах чи дээ гэхэлэр чи даваа далаа өөр юм байдгийг. Энэ үйл Нямбатар шүү дээ гэдэг. Эсгүүл Сэргэлэн Баатар гэдэг бүгд мэдчихэж байгаа. Тэгсэн чи шууд өөрөө гараад ирсэн. Уг нь дээ гэд хэлээд ийсэн юм л та уг. Холбогдуулан цагдаагийн газраас миний холбогдлолтой мэдээлэл одоо хийснээр бас тайлбар өгье гэж бодлоо. Би бол яг хуу цагдаагийн одоо байгууллагатайгаа хамтран хүндэтгэлтэй ажиллаж одоо ингэж явж байгаа. За миний ойлгож байгаагаар эрүүгийн одоо хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг прокурорын байгууллагын зөвшөөрсөн одоо хэсгээр олон нийтэд бол мэдээлэл өгөх юм хуультай байдаг. Гэтэл одоо өнөөдрийн цагдаагийн байгууллагаас өгж байгаа намайг хулгай хийсэн мэт одоо энэ мэдээлэл бол илт одоо гүтгэлгийн одоо шинж чанартай байгаад бол харамсаж байна. Би бол энэ цагдаа хүчний байгууллагатайгаа бол хамтарч хүндэтгэлтэй ингэж бол ажиллаж явж байгаа. За ингээд одоо цаг үеийн байдалтай холбоод хэлэх юм бол өчигдөрхөн бас одоо манай Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын одоо дарга баяр одоо яг надтай адилхан хоёулаа бид хоёр төлөөлөгч. Тэгэхэд одоо энэ хурлаар олонх нь огцруулчаад байхад одоо энэ албан тушаалтайгаа зууралдаж ингэж одоо мэдээлэл хийгээд байгаа. За миний хувьд бол одоо энэ ажил албан тушаалаа хотын Улаанбаатар хотын 1-р орлогчийн ажлаа өгж байгаад энэ цагдаагийн байгууллагатайгаа шалгуулж ингэж хамтран ажиллахад бол билээ. Гэхдээ нөгөө цагдаагийн байгууллагч нөгөө иргэн дээг ярьчихж байгаа учраас нөгөө хэргийн юу задруулсан гэдэгт орохгүй байхгүй даваадлаа. Чи өөрөө шууд гараад ирэх хэрэг чи хүмүүс энэ тэ дорж биш чи эсэн юм байна гэдэг ойлгочихж байгаа. Цагдаа ч бас амар штэ цаагаараа дээгэл ярьчихгүй чи өөрөө гараад ирэнгүүт за өөрөө гараад ирнэ. Гэтэ ер нь зүгээр ийм шүү манайха. Одоо бол нэг эхнэрийнхээ дансаар 6 тэрбум авдаг тийм тэнэг дарга одоо байхаа болсон штэ. Бүгдээрээ тэгээд нөгөө юм хомоо урдаач байдаг юм уу, өөр газарч байдаг юм уу, эсвэл бүр өөр компаниар л явж байгаа. Түүнээс нэг ингэж улаан цам эхнэрийнхээ дансаар авдаг ямар ч тийм тэнэг байхгүй. Нэр яг эдгээр бол энэ улаараад байгаа нь ойлгомжтой, маш ойлгомжтой байгаа. Гэхдээ хинч хизээж эхнэрийнхээ юм уу, эхнэрийн дүүгийн дансаар хизээж мөг байхгүй. Тэр бол бүр баталгаатай шүү зэ. За тэгээд сая сонссон би яршиг би ажлаа өгж байгаад би шалгуулнаа гэсэн. За тэгээ би ер нь ажлаа өгье гэдэг бас дахиад хэвлэлийн бохирл өгсөн. Хийсэн. Тэр үеэр бас олонний анхаар татсан юм ярьсан. За мөн дээрэс нь одоо энэ сүүлд одоо туулаа аврыг гэдэг байгаа энэ харайд уянга гэдэг нэг юм жүжигчин мэдрэл муутай эмэгтэй байж байгаа. Дээрэс нь одоо манай лут очир гэдэг битээр уул нь бол Австрал төгсөгчд урд нь сайхан найзууд байсан. Одоо намайг өмнө алихтай тэмцэх газар 3 удаа өгсөн. Би энэ яриад байгаа харайд уянга лут очирдрыг ажил хийж нийгэмдээ бүтээн байгуулалт хийжсэнийг мэдгүй. За намайг бол Монголын аж үйлдвэрийн түүх, төмөр зам, оюутлага, уул уурхай энэ түүх бол мэднэ. Надтай энэ хөдөө орон нутагт ажиллаж исэн бүтээн байгуулалтанд ажиллаж исэн мянган залуучууд, Монгол инженерүүд бол түүхийг бол гэрчилнэ. 6-7 том компаниг 17 жилийн хугацаанд инженер төслийн менежерээр одоо өнөөдрийн хүртэл дандаа бүтээн байгуулалтын салбарт бол ажиллаж өөрийн гараараа бүтээн байгуулалтыг бол Монгол улсын хөдөө хөгжлийг ийм бүтээж байгаа юм залуу. Миний хувьд бол гүтгүүлж, доромжлуулж өнгөрсөн жил одоо түүцнийхэнд одоо талбай дээр бас зодуулж энэ жил бүр сүлдээ их хурлд одоо их хурлын гишүүндээ бол одоо тархиндаа хөнгөн гэмтэл авах хүртлээр мөргүүлж одоо ингэж ажиллаж ирлээ. Мөргүүлээд дээр нь тархины хөнгөн гэмтэл авсан гэж чинь дээрээс нь дэр жүжигчин мэдрэл муутай авгаа харьяад уян гэж хүн байдаг гэж байна манайхаа. За ингээд энэс болоод хэрүүл үсээ. За тэгээд сэтгүүлчд нөгөө нэг мөргсөн хүнээс нь очсон. Та ер нь мөргөөд ямар амар юм бэ тааж одоо яатсан. Шүүх шинжилгээний үндэсний төвийн эмнэлэг дээр очиод эмнэлэг зэрэг тогтоолоо. Гэхдээ сонгон найрхан дүр дээр очиод
сонгон хайрхан дүүрэг дээр очиж юу үзүүлсэн юм бэлээ. Эндээс тэгээд яваад сонгон хайрхан дүүрэг рүү очиод тэгээд энэ ойрхон уулын газар үзүүлчихээ гэж бодсон чинь их хол газар л очиж үзүүлсэн бэлээ. Тэгээд ер нь бол тэгээд энэ одоо гомдолтой юу байна гэдэг гомдол одоо гаргаад тэгээд шинжилгээ тогтоолсон. Танаас цагдаа хуулийн байгууллага тайлбар мэдүүлсэн. Тий юу мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд саяын хэлсэн нөгөө бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тийм өсөл гаргасан байна. Яг зүгээр хийсний цагдаад хандчихж байгаа юм. Тийм байл. Тэгэхээр өөрөө бол нь хэвлэлээр гомдоогүй гэдэг байгаа мөртлөө өмнөөс нь өөр хүн гомдоод байгаа ч юм уу гэж бас бодлоо. Яг тарих толгоор юм гэж зогсон юм уу? Бүх болсон явдал яг энэ юу хэвлэлүүдийн өмнө болцсон байгаа учраас би тэгээд та бас дараа нь уучлахгүйсэн шүү. тийм би даваа талаас бол яг тэр босон үйл явдлын хувьд бол би энд бол өөргөө зөвлөх ямар ч одоо асуудал байхгүй. Бүр инээдээ барьж хараад ядуу яар. Гэхдээ одоо энэ уг нь яг хажуухан чүүх хэмлэг байгаа. Заавал ягаад сонгон хайрхан дүүргэлөө явдаг юм бол доо. Даваад л амар ирсэн тийм. Тархины хөнгөн гэмтэл аваад мөргүүлж унаад. Хэвээ амар ирсэн. Тэгээд тэгсэн чинь бас нэг өнөөдөр бас үнэн юм уу худлаа юм уу мэддэхгүй. Нөгөө сонгон хайрхан дүүрэг дээр очиод гэмтлийн зэрэг тодорхойлсон хүн Нимбаатарын танилын эхнэр байсан гэж байгаа. Манайхан бүр хом оёг бол амар болдог гэсэн. Тэгэд хэдүүлээ яг тэр мөрөгж явах үеийг харагдгүй. Үнэхээр амар зодуулаад тэгээ хэд хоног ажил 4 байна уу 5 хоног ажлын чадвараа алдаад тухайн үедээ баларсан гэдэг байгаа яг тэр бичлэг нь үзье. Чи хурд ингэж ярихгүй шүү дээ. Энд та сая мөргөлт олж харсан уу монголчуудаа? Энэ одоо хаанаас хүн очоод мөргөж уулгаач. Тэ? Яг унж явахдаа яг мөргүүлж ийн гэж бодсон юм болов? Эсвэл яг даваа далайг үгсэн тэгэж бодов. Яг намирч явахдаа хин нэг нэг мөргөж юу? Яасан бэ? 7 усуулчлаа штэ. Хаана нэ? Ямар ч мөргөлт болоогүй энийг бол шилдэж дарах гэж хэлж байгаа. Шилдээд дарж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар хөл мэх орсонгүй. Тэгээ өөрөө яг Неймар шиг л унлаа. Тийм Неймар шиг л унлаа. Тийм Бразилийн хөл бөмбөг чинь те. За тэгэхээр эн чинь ямар ч мөргөлт явагдаагүй нэг бас муухай бааштай болгаач юм аа тийм. Яа. За тэгээд ардсан намынхан бас нийслэл шаардлага тавьсан. Хотын дарга өөрөө сайн дураараа ажиллаа өгөх ёстой. Тэгэхээр өнөөдөр ингээд нэг даваа далаа гээд орлогч даргаыг урдаа тавьчаад нөгөө хүн ажиллаа өгнө гээд өмнөөр нь үндсэндээ одоо хаалт хийж явж байгаа юм шиг юм дүр зураг харагдаж байна. Гэтэл энэ бол асар том хохирол Монголын ард түмэнд үүсгэсэн байж байгаа нь баримтаараа ил байгаа энэ үед бол хотын дарга өөрөө ажиллаа өгөөд давхар бас ажиллаа өгөөд шалгуулах одоо юм бүрэн нөхцөл нь бүрдчихэд. Ингэснээр одоогийн байдлаар шүү дээ Улаанбаатар хот дээр зөвхөн үүсчээд байгаа өр нь юу вэ? Зээл нь юу вэ гэдээ ингээ харахаар хотын бонд нийтдээ 500 сая доллар, Америк доллар гадаад зах зээл дээр байна. Олон улсын байгууллагын зээл, ADB, Дэлхийн банк гэх мэтчлээ одоо энэ 500 сая доллар. Батлан даалтууд байгаа. Дэд үтсийн төслүүдэд өгсөн баталгаа 300-аас 500 сая Америк доллар. Ингээ нийтдээ хотын тавьсан өр. Энэ хотын гэдэг ойлголт байхгүй шин чи улсын даах ачаа, энэ ачаал нь 2 тэрбум Америк доллар, 1.5-аас 2 тэрбум Америк долларт хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо хэдий 7 их найд төгрөг. Тий оролцоогоор 7 их найд төгрөг буюу Монгол улсын төсвийн одоо 30 орчим хөв болж байна. 20 гаруй 30 орчим хувьтай тэнцвэр хэмжээний өрийг ингээд тавьсан ингээд байж байгаа. За үнэхээр манай нийслэл бол одоо мөнгөндөө бэлхэж байгаа. Өөр тавьж гин, татвар нэмж гин, үнэхээр мөнгө нь бүр илүүдээд бялуураад ингээд дотроос нь цутгалдаад огж гараад байгаа яг мөнгө нь бол. За тэгээд дээрэс нь яг тэрний нэг жишээг би та бүхэнд үзүүлэе гэж бодож байна. Тэгээд харъя. Буулгах хүртэг бол янз янз. Анх барихад 300 орчмоор барьж ирсэн. 300 орчим сая төгрөгөөр. За одоо бол арай жоох нөгөө Монгол компаниуд энийг буулгах нь хамгийн том асар шүү дээ нийслэл байгаа. Энийг буулгах арай зон туршлагатай. Нодлон жилээр 100 гаруй нарийн буулгахсан юм асуудал. Нөгөө энэ талбай өмнө баригдсан ямар ч өнгө үзэмжгүй лалрын майхныг авах нь биш заяа.
Зүгээр л барихад 300 сая. Буулгахад 300. 2-7 хонуулаад аваад буулгахад 400 сая төгрөг зүгээр ингээд салгиж гэж байна. Гэхдээ ингэж татвар төлөгчдийн мөнгөөр одоо тэр өөрөгээд байгаа шүү дээ. 7 их найдын өрийг бид нар төлнө, чи төлнө. Чи нөгөө торгуулийн мөнгөөрөө татврынхаа мөнгөөр төлнөө. Манайхаа. Тэгэд нийслэл хот маань ингэж бэлхаж, цутгаж, асгаж те бидний энэ мөнгөнд ийм л хандж байна. Тэгээд нийслэл маань ийм амар их мөнгөтэй байгаа учраас Монгол ардын намын зодон нийслэл рүү орж ирж байна. Тэгээд Нямбатар даргаыг үнэхээр дийлэхгүй, хүчлэхгүй байна. Үнэхээр яаж чадахгүй байна. Тэгээ сая юу яасан? Нөгөө мó баярыг огцруулаад оронд нь нөгөө учрлын найз хэн блэ нөгөө нэг залууч. Их баярыг тавьсан. Тэгээд 7 хоногийн сүүлээр засгийн газар ардын намын боордонд эмчсэн сурагдуултлаа. Тэгэхээр ч одоо ингээд сүүлдээ ингээд баг эвцэлцэж байгаа юм шүү хоорондоо тий. Баг хоорондоо тохироо за юу яа чи манай хүнийг тавиад тэгээд чи нөгөө юмаа яв гэд тий. Тэгээд ийм амар их төсөвтэй байгаа учраас ингэж том алаан болох нь харахгүй байх. Дээрээс нь ингэж их мөнгөтэй болцсон хүнийг огцруулж чадахгүй байгаа нь бас аргагүй баха. Нямба дарга маань Монгол улсын баг хагас хаан. Үнэн үстэй яг. Хэрвээ та гадагшаа аялах гэж байгаа бол яг одоо iTrip руу ороод Dino Plus үйлчилгээг аваад үзээрэй. Онгоцны билетийг эрт цагаалах тусмаа та бүхэн хямдхан авна гэсэн үг. За доод нь 30%. За тэгэл магадгүй 50% хямдхан авах боломжтой. Dino Plus үйлчилгээ яадаг юм гэхээр авахтаа 30% төлчихнө. Онгоцны билетийнхаа. Харин ирэхээс 3 хоногийн өмнө үлдсэн 70% төлнө. За магадгүй та 3 сараар аялах гэж байгаа гэж бодоход та одоо 30% төлөөд бүр 3 сарын дараа үлдэгдэл 70% хийнэ гэсэн үг. Тэгэхээр танд маш том боломжийг олгож байна гэсэн үг. Dino Plus үйлчилгээг аваад та бүхэн онгоцны билетээ 2 хуваагаад төлөх боломжтой болж байгаа юм шүү. За тэгээд та бүхэн хэрвээ Солонгос, Шенгений орнууд, Америк, Австрали руу 3 сар хүртэлх хугацаагаар аялах гэж байгаа бол яг одоо iTrip руу ороод энэхүү дугаар руу залгаарай. Тэгээд нислэгийн тийцийг iTrip-с. Хамгийн хэв нислэгийн тийцийг iTrip-с 77.90. Хамгийн хэв нислэгийн тийцийг iTrip-с 77.90. Энэ 7 хоногт мөнх баясгалан гишүүнтэй холбоотой асуултыг Newsroom-ийнхан асуусан байна. Юу солиотой наачстай бас арайчтай батлага ерөнхийлөгч чинь Монгол улсын ерөнхийлөгч байсан. Дээрээс нь надаас 20 гаруй ах би тэр хүний чинь хүндэлдэг арга гэр ах トゥ нь юу гэж бодож байгаа. Ийм солиотой юмд хэн итгэх юм? Надад 2 имиж л байдгүй энэ заяа. Нэг нь тэр эмэгтэй хүн нөгөө гэр бүлийн өмөлдөг, нөгөөх нь болохоор хятад гэдэг 2 юм чинь надад ерөөсөө ордгоо. Би надад чинь шүүхэд өгнө. Утгууд тэнийг юм. Тэр нэг оддын охин гэж мэдрэл муутай юм байл ш. Солиотой юм аа хайшин. Гэхдээ би бол энэ бол шал худлаа гэж бодож байна. Гэхдээ энэ оддын охин гэд эмэгтэй чинь би Батулгад хайртай мэртэй гэж Twitter дээр яриад идэг гэсэн шүү. Энэ хард цэрдэлтэй юм болоо явчихж байгаа юм шиг өстэй. Ардын намын тэр анаа бол би Батлагцтай сайн майстай амар гоё залуу малуу гэд идэг гэсэн шүү. Дээр үедэлтэй гэхдээ одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө тэгээд идэг гэсэн. Тэгээд хардсан бол түүнээс мөнхөсгөлэн бол юу гэж тэгээд солиот юм шиг батлагынд амьдраад тийм эзэж байхгүй. Тэр нөгөө өнгөрсөн 7 хоногийн юун дээрээс авангаалал хүмүүс ингээд тэр ч энэний амьдрдаг, энэ ч тэрний амьдрдаг гэж явсан баг. Энэ бол өстой шал худлаа мэдээлэл охоо гэж бодож би бол өстой үнэхээр итгэхгүй. За гэхдээ азар өдрийн од болсон батлаг дарга маань ордонд ороод ирсэн. За гэлзээ урдаа. Танаас нэг авчаар авчи. Та яахад хурал хүн дээр сууж. Өнөөдөр одоо анх удаа ирж өргөдлийн мангар орны хуралд ирлээ. Яагаад тэр ажиллаа хийдгүй нэ? Хийцл баг шүү дээ. Ер нь яагаад хуралдаа ирэхгүй ингээд өдрөө од шиг саарл ордны хөөстөө мэдчихэж байгаа шүү дээ. юу эрдгөөг мэдэн бид нар. Биш ээ. Энэ хурлаар юунууд хилцээд байгаа. Бол энэ улс орнд хэрэгтэй төслүүдийг та өөрөө ч гэсэн санаачлах болно шүү дээ. Та энэ ерөнхийлөгчийн хууль дээр ямар одоо бодолтой байгаа вэ? Гэхдээ одоо энэ олон 126 гишүүн байна. Бараг 80% залуучууд та нар тэдрээс л ярьцлага авалт.
Бүгднээс нь авцаа одоо та ирдгүү учраас л танаас авч ирсэн. За. Өргөр гэмтэ хаанаас нүргүүл яагүй. Та ирдгүү болохоор ч гоочлаа. Гэхдээ мэдгүй одоо яагаад ирдэг юм аа. Тэгээд ирсэн шалтгааныг нь ойлгосон. Ардсан намын гинсекийг томилох гэдэг юм шиг үлээ. Тэгэл тэр дотор ямар ч үсэн ирээл бас нэг юм найруулах санаатай л ирсэн юм шиг байна лээ гэж ойлгосон. За тэгээд гинсект нэр дэвшиж байгаа хүн юу гэж ярьсныг бүгд сонссон. Ер нь танаа нам ингээ асар олон фракцтай шүү дээ. Одоо өнгөрсөн өдрүүд харж байгаа ер нь та энэ олон фракцийн дэмжлэгийг ер нь авч чадах нь одоо ер нь тийм ер нь яг одоо манай 378 гишүүдийг харж байхад бол 4 том фракц, 2 жижиг фракц, 6 фракц. Яг одоогийн байдлаар бол 4 том фракцын дөрвөлээ намайг дэмжиж байгаа. 4 том фракцанд дэмжиж 5 дахь фракцанд Батулга ганцаараа. Тэгээ ирсэн тэнцээ ингэж байж. Тэгэд Баяр Зүгт бол одоогоор Ардсан намын гинсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгээд энэ 7 хоног дараагийн 7 хоногт байна уу? Энэ 7 хоног лөө. Ямар ч байсан ÜБХ-гээр хилцэгдээд баг дэмжигдэх нь тодорхой болж байгаа шиг байна. Тэгээд өдрийн од болсон Батулгагүй ордонд ирсний бас нэг шалтгаан нь одоо гинсекийн асуудал байсан болов уу гэж би бодсон шүү. Тэгээд Ардсан намынхан нэг юм их байна. Цагдаагийн газраас нэгэн харамсалтай мэдээг за юу гэлээ? Мэдээ гаргасан байна их үү юу гэв. Цагдаагийн газраас нэгэн харамсалтай юм дуулгалаа. Яасан хэцүү юм дуулгадаг хөөхтүүд бай танаас чи. Санхүү аавн гих зараар холбогдсон залилуулжээ. Тодруулбал зочид буудлын үүдэнд хэдэн залуучууд миний 500 мянган төгрөгийг авсан гэх дуудлага мэдээлэл энэ оны 4-р сарын 25-ны тэг 5 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Нэр бүхий иргэн нь Facebook орчинд санхүү аавн хэмээн байршуулсан зарын дагуу холбогдож дугаар тоот данс руу 500 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулсан гэх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Гэхдээ яг залилуулсан юм уу да? Зүгээр таалагддаг юм шүү нөгөө хүн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт чинь нөгөө бие үнэлэгчээ залилсан хэрэг гарсан шүү дээ, тий? Дуудаж авчирчаад нэг залилсан хэрэг гарсан. Энэ 7 хоногт бол эсэргээр бие үнэлэгч нь нөгөөдгөө залилсан хэрэг. Гэхдээ энэ нэг бие үнэлтийг зүгээр хуулиар зөвшөөрчүүл яатсан юм бэ манайхаа. Тэгээд өгсөн авсандаа үлзээтэй тэгээд тэр хоёр хүн чинь үгүй энэ нэрээ татвар матуруу төлөөд эхлэх юм бол ийм ловер мөвөд явахаа болно шүү дээ. Нөөтөө өгдөг бол чинь тийм биз дээ. Татвараа төлдөг бол чинь энэ чинь хин нь ингээл нэг би бинийгаа молигдох гол луйчих гал ингээд ах шаардлага байхгүй. Тэгээд хэсэг залуус гэдэг байгаа байхгүй. Тэгээ өөрхийн ганцхан залуу мөнгөтэй байсан юм уу? Эсвэл нэгэндээ мөнгө нийлүүлээд өгсөн юм уу? Тэр мөнгийг нөгөө нэг бүтлгүүлгааш наваач нэг нөөр төлсөн бүүм ямар ч нэг юм болсон мэ. Тэгээд гол нь ер нь бол Улаанбаатар хотоор дүүрэн бие үнэлэх газрууд байгаа. Одоо ингээл та нар ингээд савн массаж гэж оронгууд би ороогүй шүү шахаа. Яг өөрийнхөө нэг нэрээ бүр битүү байгаа. Зүгээр Facebook-ээр нэг. Тэгэхээр энийг зүгээр ил болгоод энэ аль хэдийн энэ юу нь байна? Сайхан одоо дэд үтцэн бол аль хэдийн бий болчихжээ. Энэ дэд үтцийг одоо ил гаргаад энэ луур муур бие биенээ луурддаг хүчрхийлдэг энэ юмыг зогсоохын тулд хэдүүлээ бие үнэлтийн хуулиар зөвшөөрч тэртээ тэргүй Монголд байгаа. Тийм учраас татвардаа ч ихсэн хэрэгтэй тий бие үнэлэгчтэй ч хэрэгтэй хөөрхий мөнгө цуглуулж байгаа нэг найзгаа баярлуулах гээд явж байгаа залуучууд ч бас хиндээ хэрэгтэй болох гэж шүү манайхаа. Тэгээд бие биенийгаа луурдчихжээ. За өнгөрсөн жилийн эдийн засгийн форумор ч учрал дарга нэг амлалт өгсөн байгаа. Тэгээд тэр амлалтандаа энэ 7 хоногт хүрчээ. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол экономик форум дахид Монголд зохион байгуулагдахгүй. Одоо болох хэрэгтэй. Одоо дараа жил дахиад одоо юу болох юм чинь тийм үү? Тэгэхээр одоо лавга ерөнхийлөгч хэлэх гээд тэр зөвшөөрлийг хоёулаа тэр 14 хоногт өгөхгүй бол хоёулаа дахиж энэ арга хэмжээнд ирээд ирэхгүй. Тэгээ холхон байж дээр өгөхгүй. За эдийн засгийн чуулган арга хэмжээг цуцлаа. Би цуцлаа 2026 онд
Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сэдэв байхгүй тул цуцлаа. Урагдсан байгаа гадна дотны зочид байвал тэр хүмүүстэй салбарын сайдаар тухайлан уулзч болно. Би урагдсан зочдыг өөрөө хүлээж авч уулзна. Ингээд урилга өгөгдсөн бол уулзнаа. Тэгээ бүгдээрээ хөрөнгө оруулалтын хуулиа баталнаа. Тэгээ эх жил арай ёслол төгөлдөр хийя. Тэрнээс биш одоо ингээд энэ жил эдийн засгийн форум хийгээд явах зардал чирэгдэл нь бас төдийлөн байхгүй байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын хууль батлахгүй бол хийхгүй гэж одоо би одоо тэр жилийн хэлсэн үгэндээ эзэн болж байгаа. За ингээд энэ жилийн economic forum байхгүй боллоо. Тэгээ би эхлээд айгаад яна ингээд үүр далуу болчихж байгаа юм шиг шүү дээ гэсэн чинь азар дараа жил хэдүүлээ ёс төгөлдөр ирээгээд тэгээд энэ жил ямар ч байсан энэ гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуулиа батлах юм шиг байна. Тэгээд энэ хуулиа хурдан батлаасай. Манай хэдийн зодоо нь хурдан дуусаасай. Энэ хооронд ч одоо аж ахуй нэгжүүд ард иргэд маань өстой балраад шүү манайхаа. Одоо та нар ажиглаараа энэ фэйсбүүкээр нэг дампуурсан компаниудын юм явж байна. Түрээсээ төлж чадгаа болсон, татвараа төлж чадгаа болсон, дампуурж байгаа ийм компаниуд маш их байна. 7-8 жил явчаад дампуурж байгаа компаниуд. Тэгээ энэ эдийн засаг үнэхээр хүнд байна шүү манайхаа. Нэр тэрийг дарга нар минь сайн ойлгоод одоо ажлуудаа хурдлахгүй бол ингээд жилээр л хойшлуулад байдаг. Энэ бол ерөөсө болохгүй шүү дарга нараа. Тэгээд зодооноо жоохон байжгаад энэ ажиллаа хийгээч манайхаа. Аюул. Манайхаа та энийг сонсногүй юу? Univision HBO Max-тай хамтран ажиллагаатай босныг та хэд сонссон уу? Сонсоогүй бол яг одоо наашаа анхаарлаа хандуулаарай. Univision-ийнхэн маань HBO Max-тай хамтран ажиллагаатай болоод Warner Bros болон HBO Original-ын бүх кино контентуудыг та бүхэн Univision-ээрээ дамжуулаад үзэх боломжтой болж байгаа байна. Ер нь өштэй ийм болж байна гэсэн үг. HBO Max-ийн аппликейшн Univision дотор ороод ирж байна л гэсэн үг. Тэгэхээр та бүхэн тэр аппликейшн руу ороод яг л нөгөө нэг кино контент үздэг аппликейшнууд шиг ороод хүссэн HBO Max болон Warner Bros-ийнхоо кинонуудыг үзнэ гэсэн үг. За жишээлбэл House of Dragons, Game of Thrones, Last of Us, Friends гэд 500 гаруй цуврал Warner Bros-ийн 2000 гаруй киног та бүхэн нэг дороос үзэх боломжтой болж байгаа юм байна. Тэгээ хамгийн гоё нь шүү дээ юу гэж сүүлд орж байгаа кинонууд бүгд Монгол хадмалтай. Тэгээд хамгийн өндөр чанартай дуу дүрсний нэгтрэлтайгаар та бүхэнд хүрнэ гэсэн үг. За бас нэг гоё сонголт байгаа юм байна. Та Univision руугаа ороод L+ гэдэг багцыг сонгочих юм бол HBO Max шууд та бүхэнд багцандаа дагалдаад ирчихнэ гэсэн үг. Заавал нөгөө ингээд тусдаа subscription-ийн мөнгө төлөөд HBO Max-ыг авахгүйгээр L+ багцыг авахтал та бүхэнд HBO Max шууд ороод ирнэ гэсэн. Тэгэхээр манайхаа Univision-ийнхэн маань тэр том дэлхийн гоё брэнд HBO Max-ыг таны гэрийн дэлгэцэнд аль хэдийн авчирсан байна. Та бүхэн одоо дэлхийн кинонуудыг гэрээсээ үзэх боллоо. HBO Max, Univision та бүхэнд баярлалаа. HBO Max таны дэлгэцэнд ирлээ. Хүн бүрийн сонирхол нийцэх олон төрлийн кино контентууд, алдартай кино, хит сурлуудыг нэг дороос. Кино театрын мэдрэмжийг гэртээ. Дэлхийн шилдэг стриминг платформ Univision. Авилгалтай тэмцэх газрынхан маань одоо арай их олон юунд дарагдаад байна уу? Эсвэл одоо яагаад байгаа бүүмэд ямар ч байсан тэгээд сүүлүүд нэг л том хэрэгүүд нь юусэн нэг явж өгөхгүй байгаа. Тэгээд яг энэ тухай Тэнгэр телевизийн ярьжээ. Хууль зүйн X-д инх баяр халуухан хавар болно гэж суурь дулаантай мэдэгдэж засгийн газрын мэдээллийн цаг бүрээр ноцтой хэрэгүүдийн талаар бөмбөг дисэлж байсан ч Зандан шатрын засгийн газартай хамт тэр бүх амар ярьсан хэрэгүүд нь замхарч орхисон. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ улсын хурлын дарга асан амар баясгал нарыг нэр зохиж дурдаад байсан нүүрсний ноцтой хэрэгүүд улс төрийн шоу байсан уу? Эсвэл албан тушаалын 8 болоо дуусвуу гэдг нь ойлгомжгүй хэвээр бүтгэрлээ. Тэгсэн атлаа авилгалтай тэмцэх газар 50-60 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогдсон жижиг жарахануудаа харин ч нэг эр бариа үзүүлж байна. Гэтэл авилгалтай тэмцэх газрын нийт шалгагдсан хэрэгүүдийн ердөө 15-аас 20% нь шүүхэд шилждэг байна. Үлдсэн 80 гаруй хувь нь мөрдөн байцаалтын шатанд гацдаг. Эсвэл хэрэгсгүй болох нөхцөл рүү шилждэг. Үүнийг барьсан загсан хэмжиж зургийг нь авчгаад буцааж тавьдаг загасчлын спорттой зүүрлэж болохоор байна.
барьчаад за дараа бити дахиж юм өмхээд гараад за юм уу тэнийг загас. Нэлээд том тул байлаа шүү. За манайхаа бол миний барьсан хамгийн том тул байлаа. Тэгээд жипакнуудтайгаа зодтолтод байна гэдэг энэ бас айгүй гоё саркастик айгүй гоё мэдээлэл. Нэрэл одоо ингээд харахаар нэг 100 сая 50 сая л хэрэгүүдтэй ноцтолдод байх юм. Тинчээч одоо хідэн их найдаар нь хулгайллаа, хідэн тэр бомбар нь хулгайллаа гэдэг хүмүүс нь 48 цаг баригдчихлаа гэж л бүк гэд үсрээд гараад ирэх. Тэгээ одоо тэр нь одоо зүвч юм уу? Одоо тэр хэн болвол тэр сэргэлэн буюу сэргийн хэрэг болвол энэ чинь улаан цам сонирхлын зөрчил шүү дээ. Тэр бол бүр улаан цам. Өөрөө нийслэлд ажилладаг мөртлөө тэгээд дээрэс нь Нямбаатрын зөвлөх хийдэг байсан шүү дээ сонгоны арханд үргэлт. Тийм мөртлөө Улаанбаатарын тендер 200 саяын тендер авчихсан ч юу гэсэн үг мэдж байж болохгүй байхгүй юу да. Иймэрхүү юмнуудыг ерөөсөө ингээд зүгээр л ингээд нөгөө загсан хэмжижэл там тул байна. Бай бай гэж явуулаад байгаа та яг адилхан. Нэр ер нь бас нэг АТ гэдэг нэг ийм асуудал байгаад байгаа шүү. Тэгэд энээсээ болоод бас хүмүүсийн итгэл бас багасаад байгаа. Одоо жишээлбэл нэг ийм өнгөрсөн 7 хоног бас нэг ийм мэдээ явжсэн. Оюун эрдний хандлалын хөшөөний хэргийг одоо яалаа гэлээ. Хуулийн байгууллагаас шалгаж эхэллээ гэж байгаа. Гэхдээ тэр хөшөө буулгаж яхад яагаад хуулийн байгууллага шалгахгүй юм бэ? Тэгээ бүр өнгөрсөн борооны хойноос цов нөмрөөд нөгөөдг нь албан тушаалгүй болцсны дараа л нэг юм одоо шалгалаа гэдэг явж идэг. Уг нь яг л албан тушаалтай багтан шалгаж юмар байна. За нэг ийм хөөрхөн мэдээ явсан байна. Тэгээд битээ загсаа хэмжичээд тавиад авч байна. За бөө шаардуулж 9 шид болсны эцэст сангийн яамнаас татврын багц хуулийн шинжилтийг оруулж ирлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар татврын хуулийн шинжилгээг хэлэлцээж олон нийтэд танилцууллаа. Үгээр нэмэгдсэн өртгийн албан татврын босхийг 400 сая төгрөг болгох, 792 мянган төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байх. За хувь хүн үл хөдлөх хөрөнгөө зарсан бол 2% татвар ногдуулахгүй байх гэсэн заалтууд багтсан байна. За түнчлэн 6 тэрбум төгрөг хүртэл 10%, 6-аас 10 тэрбум төгрөг бол 15%, 10 тэрбумаас дээш бол 25%-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тооцдог болгохоор төлөвлөжээ. Татврын багц хуулийн шинжилгээг ойрын хугацаанд улсын хурлаар хэлэлцэхээр боллоо. Өмнө нь яригдж байсан хувилбараас өөрчлөгдсөн гол зүйл нь худалдан авалтын хэмжээнээс нь хамаарч нэмэн өртгийн албан татврын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх агуулга хасагджээ. Харин эсвэргээрээ иргэдийн сарын цалингийн 792 мянган төгрөгөнд ноогдох хувь хүний орлогын албан татврыг жилийн эцсээр буцаан олгох зохицуулалт орж ирсэн байна. За ингээд ямар ч нэг өмнөх юм дээр ямар ч нэг жоохон засвар хийгээд оруулж ирсэн. За тэгээд энэ бол татврын одоо багц хуулийн одоо төсөл нь орж ирж байгаа. Тэгээд яг хилцүүлгийн үед юм нэмэгдэж болно, хасагдж болно. Ер нь штэ яг хоёр татвар энэ хорвоо дээр гэх юм уу энэ Монгол улсад хамгийн том хүмүүсийг залхааж байгаа татвар байгаа. Бизнес эрхлэгчдийг. Нэг нь нөөт. Нөөт бол ерөөсө бизнес эрхлэгчид иргэдэлтгүй бүгдэн дээр нь 10% нэмэгдэл орж иж байгаа. А нөгөөх нь бол нийгмийн даатгал. Нэртэй татвар бас. А тэгэхээр энэ нөгөө татврын хууль учраас даатгал учраас орж ирэхгүй байна. За энэ хоёр дээр л одоо энэ нийт Монгол улсын аж ахуй нэгжүүчин сөхөрч унчих гээд байгаа шүү. За бусд нь бол гайгүй. 1.5 тэрбум хүртэл 1% төлөх мүлк бол гайгүй байт юм. Энэ ерөөсөө нөөт гэдэг юм чинь энэ Монголыг бол үнэхээр сөхрөөж байгаа шүү. Тэгэхээр энэ би бол энэ 400 сая биш энийг ядаж 1 тэрбум 2.5 тэрбум болгоосоо гэж хүсэж байгаа. Тэгээд энэ нь хилцүүлгийнхаа явцад өөрчлөгдөх бахаа гэж бодож байна. Тэгээ ардсан намынхан ч гэсэн хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тэр өргөн барьсан хуулийн төслүүдээ энэ хуулийн төсөлтөө нэгтгээд тэгээд хилцүүлээсэ гэж бодож байна. Тэгээ ямар ч байсан нөгөө татвар буулгах хуулийн төсөл нь ороод ирлээ. Тэгээд хилцүүлгийн явцад энэ улам сайжраад явах хаа гэж. За энэ бүтэнсээ өдөр хэвлэлийн эрхчлөөний өдөр юм байна. Тэгээд энэ өдөрт зориулаад сэтгүүлчдээс ярилцлага авсан байна. Манай хэвлэлийнхний нийгэмд гүйцэтгсэн үүрэг бол маш их байдаг. Сайн сайхны төлөө дуу хоолой өргөж одоо асуудлыг найдлах шийдэхин төлөө те ингээд явдгийн хувьд нэг ч гэсэн иргэний асуудал ингээд шийдэгдчих юм бол бидний бас ажлын үр дүн асуугаад нөгөөдөлд нь бидний асуулт бас таалагддгүйдээ тэр болгоно. Тэгээд одоо элдв үгээр доромжлох, бие түхүүрэх техник эд технологи маань шидэх те энэ бол одоо ер нь сүүлийн жилүүдэд маш тийм минийхүнд
түгээмэл үзэгдэл болж хуурсан бас харамсалтай. Бас одоо нэг тоон дотроо нэг асуудлаа нэг ярилцаад нэг шүүгээ тунгаагаад нэг яма ярих цаг болсон шүү гэдгийг би бас зөв яг энэ дотор явж байгаа үний бас бодож байгаа. Салбар бас жоохон урагшаа нэг 2 алхах ёстой юм шиг байнга санагддаг. Өөр жоохон өөрчлөгдөө, шинчлэгдээд асууж байгаа юмнууд маань ч гэсэн ер нь би салбар гэлтгөө би ч гэсэн өөрчлөгдөж урагшаа алхах ёстой гэж би хардаг. Хэцүү нь тэр. За салбарынхаа нийт сэтгүүлч нартай энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгэд энэ өдөр бол одоо бид баярлах гэхээсээ илүүтэй өөрсдөө эрхийг ажил хийхэд тулгардаг асуудлаа бас нэг шийдэхийн гаршил эргэлтгэлсэн ийм өдөр байгаасаа гэж бол хүсдэг. За ингээд сэтгүүлчтэй хэвлэлийн эрхчлөөний өдрийн баярын мэндийг хүргье. Гэхдээ нэр энэ хэд маань одоо сая тэр зүв тэр хэм билээ илч урдан заригт байсан те. Тэгэл ингээл энэ хэд байгаа учраас бас манай энэ нэвтрүүлэгч явдаг шүү дээ. Би чи ямар тэрэгөр яваад сурвалжлага аваад байгаа шүү. Тэгэл энэ хэд маань тэрэгөр чи очиж тэр бараг зодууш нүдүүлэнгээ алдаал тийч юм хийдэг. Тэгээд тэрнээс энэ хэд маань байдаг учраас бас манай нэвтрүүлэг явдаг шүү. Тэгээд та хэдтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь энэ жил хэвлэлийн эрх чөлөөгөөрөө Монгол улс 17 байр наашилсан байна. Сайн мэдээ. Цаашлаагүй наашилсан байна. Тэгээ 80 эдд орсон байлаа да. Тэгээд би бол зүгээр энийг ингэж бодож байгаа. Энэ сөрөг хүчин гэдэг юм бий болсон учраас манай хэвлэлийн эрхчлөөний индекс ингэж сайн 10 хэдэн байраар наашилсан бахаа гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан энэ жилийн хэвлэлийн эрхчлөөний өдрөөр Монгол улс 17 байр одоо ухраагүй харин урагшилсан сайн мэдээтэйгээр ухаж байна. Тэгээд бүгдээр нь хэвлэлийн эрхчлөөний баярын мэнд хүргэе. Баярлалаа. За ингээд нэвтрүүлэг дуусчлаа манайхаа. За дуусаагүй. Гэгээлэг мэдээг үзцгээе. Одоо нийтийн дэрвэрт ажиллаад ер нь 10 гаруй жил жолоо 5 жил гаруй. Зүгээр сонирхол ер нь болоод нэг энэ чигтээ ажилладаг байсан болохоор цалин өндөр надад арай ойр санагдаад эмэгтэй хүмүүс арай зөөлөн байт юм л гэж. Тий зөвлөж ажиллах тий тэр тал дээр арай илүү. Орж ирсэн хүмүүс амар хөөрх юм лээ. Тэр хойтлыг болохоор зөв тэнд нэг зүгээр нэг ийм нэг зай байгаадсан байхгүй юу. Тэгээ би энэ дээр нэг юм хийч юм лөө цэцэг мэцгийн баар маар тавьд юм гэснэ. Би урд нь 23 онд автобусанд нэг Монгол хүчийг бичижсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс үүдээд ер нь Монгол хүчийг бичээл дандаа нааг Монгол хүчийг амраа гэдэг хүмүүс. Тийм болохоор би нөгөө өөрийнхөө сольж байгаа бүх автобусанд дээр гараж дугаар зай барь дээр дандаа монголоор бичдэг байхгүй. Тэгээд Монгол өв соёлынхаа юмыг тавьчихвал бас илүү гоё яригдах юм болоо гэж та тэгээд тавьчихсан. Оо орж ирсэн хүн болгоно л хөөхтүүд төр ялангуяа айгүйх баярлалтай шүү дээ. Ямар гоё юм бэ? Степ бомаргүй байна гэл. Ер нь айгүйх гоё хүлээж авдаг шүү дээ хүмүүс ер нь. Хөөхтүүд ялангуяа их баярлалтай. Ер нь ихэнх хүмүүс нь бол харахгүй байгаа тэрийг. Яагаад гэвэл нэрөөсөө яг пивж ирсэн тохиолдол гэхээс дээрээс энэ хүн эндээ суугаад тийш хойшоо хойшлын дээр суудал дээр байгаа хүмүүс очиж харддаг. Зарим нэг гөрөвч адар энэ их гоё автобус яваад байна. Ийм юм хийсэн бэ. Ямар гоё юм бэ гэж яриад яваад юм гэсэн тийм сонссон. Соёлтой үйлчлүүлээрэй л гэж хэлмээр. Энэ одоо автобусныхаа эд зүйлс янз бүрийн ингээд жишээлбэл ийм юм хийсэн юм битгий явуулж тастаарай. Өөрийн юм шиг хайрлаж өөрийнхөө унаанц угаасаа л ер нь бол хүмүүсийн л ард түмний л унаа шүү дээ. Тэгээ өөрсдийнхөө юм гоё арь гамтай хантаарай гэж хэлээ. Ямар хөөрх юм бэ те? Боловсрал телевиз гэдэг шиг боловсрал автобус юм биш үү те? Ороод ерөөсө боловсрол Монгол өчгөр уншаал ерөөсө мэдлэгээ нэмэл те ингээд баг хүүхдүүд нь бол цэцэрлэгийн хөгжиг тоглол ингээд гарах юм байна. Тэгээд ер нь нэг юмд ингээд нэг сэтгэлээсээ ажилладаг чи ийм гоё байд юм байна. Тэгээд ер нь гэхдээ энэ автобусны жолооч нар дандаа ингээд нэг автобусаа чимэх айгуу дуртай байдаг шүү те. Намайг баг ухаад нэг ийм автобус явж ирсэн. Битүү хүүхний зураг ингээд битүү нүцгүү хүүхний зурагтай тэгээд ерөөс хүүхдүүд урд нь очиж авчихна ингээд ахын нөгөө нүцгүү хүүхний зургуудыг наах гэдэг юм. Малах шин баг очичоод хүүхэн нүн ингээд явж ирсэн. Тэр чинь ч гэсэн бас нэг л entertainment. Тэгээд манай амар жаргал маань үнэхээр гоё автобусаа тохижуулсан байна. Тэгээд илүү гоё боловсрал тэгээд бас дээрэс нь Монгол бичгээр одоо уншдаг хүмүүс
айгүй цөөрөд байгаа юм шиг санагддаг. Тэгээд энийгээ бас гоё ингээ явуулж байгаа. Тэгээд дээрэс нь Монголд бичгээр бичсэн нөгөө нэг тэр артлын тэр нөгөө автобус нар бичсэн бичиг ямар гоё юм бэ те. Тэгээд үнэхээр гоё байна. Тэгээд бүгдээрээ Монгол бичгээ сурцгаая, автобусанд суугаад боловсрцгоё манайхаа. Амар жаргалтай баяр хүргэе. За ингээд энэ 7 өдрийн weekly show-гаар өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ямар гоё хүмүүс үлдсэн юм бэ. Яагаад дандаа манад ийм хөөрхөн хүмүүс суулгад юм бэ? Сакс үзэж байгаа юм шиг үзээд байгаа шүү дээ. Али дахиад догортой. Тэгээд ер нь дарга нараа одоо зодон чи бүр үнэхээр залхааж байна. Одоо ингээл засгийн газар дээр явлаа, нийслэлээр явлаа. Одоо тэгэл дүүрэг, хороо, одоо тэгээ цаашаа хэсгийн ахлагч руу орох юм ааш юм ингээд. Ерөөсө бүх юм руу ингээд орох юм шиг. Энэ хооронд маш олон компаниуд дампуурч байна. Маш олон компаниуд дампуурч. Сая өчигдөрхөн би харсан Evel брэнд гээд маш гоё Монгол хувцсны брэнд дампуурсан гэдгээ зарлж илээ. Энэ бол маш харамсалтай. Өнгөрсөн 7 хоног жингоо нэг-нэгээр ингээд дампуурсан гэдгийг зарлаа л байгаа. Тэгэд энэний хажуугаар битгий ингээд зүгээр юу ч болоогүй юм шиг өнгөрөөд тэр нэг лалрын тэр нэг мөнгөн дээрээс алдцаад байгаа чи ажиллаа хийгээч хүмүүсээ. Нөгөө нэг бизнесүүдэд чөлөөлөх, нөгөө нэг татврыг багасгах, нөгөө бизнес хийх, таатай орчныг хийх тэр ажлуудаа яаралтай хийгээч гэж хүсмээр байна. Тэгээд дараа 7 хоногт эргөө уулзцгаая. Энэ бол Amraz Weekly Show байлаа. Баярлалаа манайхаа. Хайртай шүү. Нэр би ерөөсөө subscribe гуйж байгаа юм байна. Амар олон хүмүүс манай нийт үзэгчдийн 60% нь subscribe хийхгүй үздэг юм байлээ. Зүгээр нэг удаа subscribe хийчихээ заяа. Баярлалаа. Тэгээ энэ хамгийн сүүлд нь ингээр хийж үзэхгүй байх л дөө. Жишээ ихэнд хэлдэг байж тийм. За яах юм бэ боллоо.